Ойрхон дорндод өрнөж байгаа томоохон дайн түр намжлаа. Америк нэгдсэн улс болон Иран дайныг зогсоох нөхцөлийн талаар хэлцээр хийхийг оролдож байгаа бөгөөд талууд өөр өөрсдийгөө ялсан гэж мэдэгдэж байна. Сайн бацхан өрхөм үзэгчдээ та бүхэн глобал мэдээ дэлхийн дахны үйл явдлыг тоомлон хүргэдэг 7 хоног тутмын нэвтрүүлгийг үзэж байна. Хөтлөгч Ламаа байна. Өнөөдөр бид дараах сэдвүүдийг онцлон хүргэх болно. Орос улс Кубад үзүүлэх тусламжаа үргэлжлүүлж байна. 2 дахь газрын тосны хөлөг илгээхээр бэлтгэж байна. Манай улсад ирэх гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж байна. Монголчууд хэрхэн ашиг олох вэ? Сансрын 7 хоног Орос улсад Юрий Гагарины нислэгийн ойг хэрхэн тэмдэглэж байна вэ? Сансарт ойртлоо Ice Club-ийн баг Байконурын сансрын буудалд ажиллаж Пуужингийн хөөрөлтийг сурвалжиллаа. Монголын анхны сансрын нисгэгч Брэди их сургуулийн хүндэт профессор боллоо. Өнөөдрийн эхний мэдээ Кубээс ирлээ. За Америк нэгдсэн улс бүрэн эдийн засгийн хориг тавьсны дараа энэ улс хүнд нөхцөлд орсон байна. Эрхчлөөний арлын эдийн засгийн хоригийг сэтэлэнд авч чадсан цорын гац улс нь Орос улс болж байна. Глобал мэдээ нэвтрүүлгийн өмнөх дугаарт бид Оросын холбооны улс Кубад тусламж болгон нефтийн танкер бэлгэлсэн тухай мэдээлсэн. Сануулгад Америк нэгдсэн улс Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, Венесуэл, Мексик болон Латин Америкийн бусад орнуудаас Кубад нийлүүлдэг түлшний урсгалыг хаасны дараа тус улсын эрчим хүчний хангамж ноцтой хямралд орсон юм. Энэ 7 хоногт Оросын холбооны улсаас Куб руу 2 дахь нефтийн танкер илгээхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарлаа. Куба в блокаде полностью. Ее перекрыли. От кого пришел? Куб бүрэн бүслэгдсэн. Бүх гарцыг нь хаасан. Гэтэл нефтийн нийлэлт хинээс ирэв. Оросын холбооны улсын хөлөг бүслэлтийг сэтлэн нэвтэрсэн. Одоо 2 дахь нь бэлтгэгдэж байна. Удахгүй хөдлөнө. Бид Кубын ард түмний зовлонд нөрөхгүй, мөн Ирантай байгуулсан эрчим хүчний гэрээнүүдэд таслахгүй. Цаашиж эрчим хүчний хамтын ажиллагаа өргөжүүлж, эрчим хүчний шударга байдал, технологийн бүрэгт байдлын зарчим тулгуурлан бусад орнуудтай гэрээ байгуулна. Технологического суверенитета он заключается всеми странами. Оросын холбооны улс цаашид ч Кубад эдийн засгийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй үзүүлэхээ мэдэгдлээ. Статистик мэдээлэлээр Монгол улсыг зорих жуулчдын урсгал жил ирэх тусам нэмэгдэж байна. Манай уламжлалт соёлтой танилцахаар гадны иргэд олноороо ирж байгаа юм. За үүнээс энгийн монголчууд хэрхэн ашиг хүртэх боломжтой вэ? Дараагийн сурвалжлагаар хүргэе. Манай орныг зорин ирэх жуулчдын тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн ихээс 39% нэмэгдсэн байна. Зөвхөн 3 дугаар сард гэтэл 59,317 жуулч ирсэн. 2025 оны 3 дугаар сараас 50% их байгаа юм. Ирж байгаа жуулчдын олонх нь онгон цэвэр байгаль, нүүдлийн соёл, Монгол ах уг ихэд сонирхож, малчин айлд хонож өнжих сонирхолтой байдаг. Тиймээс Дундгой аймгийн удирдлага жуулчин хүлээж авдаг малчтаа зориулсан журам гаргажээ. Маш их олноор нь бол нэг гэрт байхгүй, тодорхой хэмжээний стандартаар 4 хүн нэг гэрт байхаар тэгээ өдөр тутамдаа одоо яг тухайн аялагч нар маань сонирхоод мал маллах юм уу, морь юм уу, цагаан эдэ боловсруулах юм уу тийм ээ. Өшөө бас ингээд Монгол үйл тэгээ гутал хувцас хийх юм уу тэр талаар сонирхож ивэл өөрийнхөө айл дуртай зүйлээ тэр айлаас болоо авах хэрэгтэй. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээний тухайн аялагч нарын эрсдлийн аюулгүй байдлыг хангасан байдлаар одоо энэ хүмүүсийг бол авах нь чухлаа. Жуулчин хүлээж авдаг малчин өрх мал ахуйгаас гадна нэмэлт орлоготой болох бүрэн боломжтойг Булган аймгийн хангас үеийн малчин Батмөнхийхээс харж болно. Тэднийх 1000 орчим толгой малтай хашаанда жуулчлал зориулсан 2 гэр барьж, мороо цастай үед жуулчдыг зутраахгүй тулд гэрийнхээ гадуур мод олон байшингаар давхарлага хийж хамгаалжээ. Батмөнхийн гэргийн сарн цэцэг нэг үхрийг 3-5 жилд жигээд сая 500 мянгаар зарж болно. Харин нэг өдөр жуулчдад үйлчилж нүүдлийн соёл ахуйгаа танилцуулаад энэ мөнгийг олох боломж байна гэж ярьж байна. Бид түүнтэй онлайнаар холбогдсон юм а. Нэг өдөртөө ч юм уу нэг хоногтой ч юм уу сая 500 мянган төгрөг болох боломж байгаа. Тэхийн тулд аюул сайхан хичээх хэрэгтэй. Нэг хүн байсан ч 10 хүн байсан ч их сайхан одоо нөгөө орчин нөхцөлөө сайхан бүрдүүлээд сайхан хүмүүсийн сэтгэл ханамжийг яагаад байх юм бол боломжтой гэж хараад байгаа байхгүй. Байнгын тэгж авч бас чаддгүй л дээ. Хаа нэг өөрсдийнхээ боломжинд тааруулаад яг нөгөө нэг тур компаниуд шиг юм уу том тийм нөгөө газрууд шиг тэгж авах юм бол бас малынхаа ажруугаар жоохон хөвгтөлдөө. Гэхдээ яг нөгөө яг өөрсдийнхээ нөгөө хүчин чадалтаа тааруулаад авдгийг.
Гэхдээ яг 100 намар хаврын цагт бол ихээ. Одоо гэхдээ манайхыг бас хүмүүс нэлээд мэддэг болоод үйлч гэсэн манайхаар хөрдөг болоод байна. Батмунхийг нэг хон нэг жуулчин хөтөлбөрөөс хойш жуулчин хүлээж авч эхэлжээ. Гэр бүлэрээ Малчин айл Nomadic Family цахим утсыг хөгжүүлж Монгол ахуй нүүдлийн сувлийн тухай сонирхолтой бичлэг зэргийг байнга нийтлэв. Энэ бүхнийг тэд зөвхөн өөрсдийн төлөө хийдэггүй, нийгмийн хариуцлагын хүрээнд 10 жилийн сургуулийн хүүхдүүдийг ангаар нь хүлээж авч Монгол ахуйг танилцуулдаг байна. Хүүхдүүдэд зориулан давжаа мөр хүртэл худалдан авч тэжээжээ. Саран цэцэг мөн уран хатмал ойдог, үүгээр мөн орлого олох боломжтойг олж харсан байна. Түүний уралсан зүйлсийг гадаадын жуулчид худалдаа авдаг байна. Гадаадын жуулчин Монгол хүмүүс гэж ялгалгүйгээр ая тухайг нь хангаж дэлхийд хаврах нүүдлийн ахуйг харуулж таниулахыг хичээдэг байна. Нөгөө гадны жуулч чинь одоо Батмунх гэдэг айлд очисон гэж ярихгүй. Нөгөө Монгол айлд очисон гэдэг утгаараа нөгөө Монгол айл ямар байх ёстой юм, Монгол ахуй амьдрал ямар байх ёстой юм, тэрийг л яг гоё ингээд харуулж өгөө. Тэрнээс бол учиргүй тийм нөгөө усанд орох, боловсон нойл мойл өдр гэдэг юм. Тэгэхгүй яг тэгээ байгаагаараа тэгээ тэрийг гоё цэвэрхэн ингээд байхаар болоолах шиг. Манай улсыг зорин их жуулчдын тоо жилэрх тусан нэмэгдэж байна. Харин ирсэн жуулчин Монголын тухай сайхан сэтгэлтэй буцах хэсэг нь хүн бүрээс дэрсмаа гэртээ амрааж үйлчлж байгаа Малчин айл өрхөөс шууд хамааралтай. Харин ирсэн жуулчдыг тав тухтай амрааж сэтгэл өндөр уцааж болдгийг Мулгай ангийн хангал сумын Малчин Батмунхийн жишээ харуулж байна. Доржин Цэнгинжүү Евгений Павлов, Бүрүсрэнгийн Марлмаа, Аист Глобал. 4-р сарын 12-нд бол хүн төрөлхтний түүхэнд онцгой өдөр юм. Энэ өдөр 65 жилийн өмнө анхны хүн сансарт ниссэн юм а. Энэ түүхэн ойг дэлхийд даяар тэмдэглэж байгаа бол Орос улсад сансрын 7 хоног болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна. Үдсэглэн танилцуулга сансрын эсгэгчдтэй уулзалт, жинхэнэ сансрын техник үзэж танилцах боломж эдгээр өдрүүдэд нээлттэй байна. Сансрын 7 хоногийн хүрээнд Оросын сансар судлалын агентлаг сансрын нисгэгч бэлтгэх төвийнхөө үдийг олон нийтэд нээлээ. Тус төвийн мэргэжилтнүүд оддын багт элсэх хүсэлтэй хүмүүст ямар сорилтуудыг даван туулах шаардлагатайг танилцуулсан юм. В условиях невесомости может развиться так называемая космическая болезнь движения. Жингүүдлийн нөхцөлд сансрын хөдөлгөөний өвчин гэж нэрлэгдэх байдал үүсч болдог. Энэ дэлхийд ирэх далаа өвчнөд төстэй. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэвэл сулрах, яадрах, дотор муухаарах, хөлөрс тавгүйдах зэрэг мэдрэмжүүд илэрч болно. Бид хүний бие хэр дасах чадвартайг тодорхойлдог. Зарим хүнд шаардлагатай түвшинд хүрэхэд 2-3 удаагийн бэлтгэл хангалттай байхад зарим нь 5-6 удаа шаардлагатай болдог. Мөн төрөлхийн маш сайн тэнцвэрийн системтэй сансрын нисгэгчид ч бий. Такие космонавты, которые прекрасная высокая вестибулярная устойчивость от рождения. Мэдээж сансарт нисгэхэд зөвхөн эрүүл мэнд хангалттай биш. Сансрын нисгэгч бол хамгийн хүнд мэргэжлүүдийн нэг. Тэд тусгай мэдлэг ур чадвартай байхаас гадна ашиглах техникээ төгс эзэмссэн байх шаардлагатай. Вначале космонавт изучает систему. Эхлээд сансрын нисгэгч системүүдийг тус тусад нь судална. Модулд орж ерөнхий бүтцтэй танилцсан. Ямар модуль юуны зориулалттай, хэд байдаг, хэрхэн ажилладаг зэргийг ойлгоно. Дараа нь систем бүрийг нарийвчлан судалж, удирдлагын самбар, зөөврийн компьютер ашиглах, асаах, унтраах, ямар онцгой нөхцөл үүсч болохыг сурна. Үүний дараа цогц сургалт руу шилжинэ. Сансрын нисгэгч бэлтгэлийн төхөөрөмж дээр 4 цагийн турш бүх системийг хамаарсан бэлтгэл хийдэг. Энэ нь өглөөнөөс орой хүртэлх бүтэн ажлын өдрийг дуурайлган явуулдаг. По планированию вечером. Одоогоор Роскосмос сансрын нисгэгчдэд сонгон шалгаруулах нээлттэй уралдаан зарлаад байна. Сонгон шалгаруулалтаа 9-р сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд хүсэлтүүдийг 6-р сарын 30 хүртэл хүлээн авна. Магадгүй энэ шинэ баг ирээдүйн Оросын тойрог замын станц руу нисэх анхны бүрэлдэхүүнч болж мэднэ. Тус станц байгуулах талаар Роскосмосын тэргүүн Дмитрий Баканов сайхан мэдгдсэн юм а. Сейчас к нам обращаются ряд стран с просьбой. Одоогор манайд хэд хэдэн улс сандаж өөрсдийн сансрын нисгэгчдийг бэлтгүүлж олон улсын сансрын станц руу илгээх хүсэлт тавьж байгаа. Гэвч тийш нисхийн тулд олон улсын сансрын станцын эзэмших 5 улс, Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Канада бүгд зөвшөөрөх ёстой юм. Зарим улсууд манай түншүүдэд татгалзаж байна. Харин Оросын тойрог замын станцтай ийм асуудал гарахгүй. Бид өөрсдөө аль түнш, аль улс найзууд оролцуулахыг шийднэ. Станции не будет. Мы дополнительно подумаем. Харин одоогоор олон улсын сансрын станц хэвэн ажиллаж, тэнд Оросын хэд хэдэн сансрын нисгэгч үүрэг гүйцэтгэж байна. Мягмар гарагт тэд сансарлуу мэдлэгийн хамтаараа марафоны оролцогчдтой шууд холбогдсон ярилцаж, тун сонирхолтой асуултад хариулжээ.
Задгаа сансарт гарсны дараа скафандр вөөрүүлсэн шиг үнэртдэг гэдэг үнэн үү? Бас Орос улсын сансрын судал дээр тань мэдэгдэж байсан хамгийн сонин үнэр юу вэ? Какой самый странный запах? Я, честно говоря, не почувствовал никакого запаха малины. Үндэ би задгаа сансраас оржсны дараа ямар нэгэн бөөрөлжийн үнэр мэдрээгүй. Задгаа сансар өөрөө ямар ч үнэргүй. Харин төхөөрөмжүүдийг буцааж оруулсны дараа шатсан металл шиг өөрмөц үнэр гардаг юм. Энэ манай сегментэд Америкийн сегментэд адилхан. Скапандра тайсны дараа дотор нь гагнур хийсний дараах шиг үнэр мэдрэгдэг. Харин хамгийн сонин үнэрүүдийн нэг бол сүвчний үнэр. Дэлхийгээс илгээн жирхэд дугтуг нэхэд үнэр нонцгой мэдрэгдэг. Яг л дэлхийн үнэр мэд. Мөн шинхэн жимс, жишээлбэл Жорж Алим ирэхэд нь үнэр нь маш содон санагддаг. Сансрын 7 өнөخت төсөл 4-р сарын 12-нд хүртэл үргэлжилнэ. Байконурын сансрын буудлаас олон улсын сансрын станц руу Прогресс MC33 ачааны хөлөг амжилттай хөөрлөө. Пуужингийн хөөрөлтийг манай сурвалжлагч Мария Латышева газар дээрээс нь сурвалжлалаа. Друзья, мы находимся в уникальном... Найзуудаа, бид яг одоо үнэхээр өвөрмөц домогт газар байна. Энэ бол Чингис Айтматимын бүтээлд магтандуулсан алдарт Казахын тал нутаг. Миний ард сансрын станц руу хөөрөх ачааны пуужин байна. Бид энд гайхамшигт үйл явдлыг ажиглах гэж байна. Энэ бол нэгэн цагт Юрий Гагарин сансарт ниссэн, Бялка Стрелка 2 болон анхны нохой Лайка сансарт хөөрсөн тэр газар юм. Бид бүгд догтлон хүлээж байна. Нэг цагийн дараа пуужин хөөрн сүүлийн бэлтгэл ажил өрнөж байна. Чанган эрэгчээр баг, экипаж хэрхэн ажиллаж байгааг сонсож байна. Бүгд хөөрөлтийг хүлээж байна. Все ожидаем запуска. Сансрын тухай түүх хөөрхөөс нэлээд өмнөөс эхэлдэг. Яг л хөөрөх талбай дээр байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Пуужин хөөрөх гэж байгаа ч юм шиг, бай гэж орилмоор ч юм шиг. Пуужин хөрхийн өмнө та эхлээд Байконурын сансрын буудлын түүхийн музейгээр зочлоно. Энд бүх зүйл бий. Од руу илгээсэн анхны нохооноос эхлээд сансрын нисгэгчдийн хүнс хүртэл бий. Мэдээж энд сансрын бүхий л пуужингуудын загварууд бий. Мөн сансрыг хүн төрөлхтөнд ойртуулсан хүмүүсийн амьдралын түүхийг эндээс мэдэх боломжтой. Бас сансрын гэрийг дотроос үзүүлдэг. Энэ бол үйлчилгээний модуль, олон улсын сансрын станцын хамгийн чухал хэсэг. Одоо сансар бүрч ойртлоо. Космос 2026 оныг Байконурыг зорин ирэх жил болгон зарлажээ. Тиймээс энд ирэх жуулчдын тоо улам нэмэгдсэн байна. Жуулчдын сонирхолд нэмэгдсээр байна уу? Хэдхэн жилийн өмнө Байконурын талаар хүмүүс бага мэддэг байсан. Сонссон ч гэсэн өөрийн нүдээр пуужин хөөрхийг харах боломжтой болсон гэдг нь үнэхээр гайхалтай зүйл байлаа. Жил бүр 6-аас 7 удаагийн хөөрөлт болдог. Хөөрөлт бүр дээр 2-оос 3 мянган хүн ирдэг. Үүнээс гадна хөөрөлтийн хооронд зохион байгуулагддаг арга хэмжээнүүд бий. Түүх шинжлэх ухаанд сонирхолтой хүмүүс энд ирдэг. Мөн ирч хүч, адреналин мэдрэх, сэргэхийг хүссэн хүмүүс ч ирдэг. Бүх шалган нэвтрүүлэх цэгүүдийг давж Байконурын сансрын буудалд хүрнэ. Энд шалгалт маш нарийн явагддаг. Энд аль хэдийн олон үзэгч цугларч хөөрөлтийг гүйцэтгэхэд оролцож байгаа бүх хүмүүсийн команд сонсогдно. Сансарт Союз 2-1 А зөөгч пуужин хөөрч Прогресс MC33 ачааны хөлгийг тойрог замд гаргах юм. Энэ нь олон улсын сансрын станцад бараг 2.5 тонн ачаа, түлш, ус, хүнс болон шинжлэх ухааны тоногд хөрөмж хүргэнэ гэсэн үг. Үзэгчид амьсгаа даран харж байна. Үнэхээр гайхамшигтай. Бид сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй. Энэ бол Орос космосын бичлэг. Ямар сайхан харагдаж байгааг хараач. Төвөө, хөөрлөө. Классное ощущение. Маш гоё мэдрэмж байна. Пуужин хөөрөхөд арьс арзааж шар ус босож байсан. Энд ирж ийм олон мянган километр туулсны үн цэнийг мэдэрлээ. Преодолеть столько тысяч километров. Дараа нь биднийг шууд Гагарины хөөргөх талбаараа авчирлаа. Тот самый знаменитый Гагарин. Энэ бол алдарт Гагарины хөөрсөн талбай. Энд Гагарин явлаа гэж хэлсэн. Үнэхээр гайхалтай.
круто. Энэ удаагийн хөөрөлд хэвийн авагдаж олон улсын сансрын станцад үйлчлэх дараагийн даалгавруудыг үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж байна. Олон улсын сансрын станцад хүрэхэд 49.5 цаг зарцуулна. 2 хоногийн хугацаанд хүлэг дэлхийг 34 удаа тойрох юм. Энэ бол сонгодог схем. Ирэх 4-р сарын сүүлчээр Байконураас Прогресс MC34 ачааны хүлэг сансарт хөөрнө. Үүнийг таач бас үзэх боломжтой. Мария Латишо Байконурын сансрын станцаас мэдээллээ. Монголын анхны сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гүр аргачаа Бурайди их сургуулийн хүндэт профессор цол хүртлээ. Зөвлөлд холбоот улс болон Монгол улсын Баатар тэрээр нислэгийнхээ 45 жилийн ог тэмдэглэхээр Бурайд улсад хүрэлцэн ирсэн байна. За энэ үйл явдлыг манай сурвалжлагч мөн сурвалжилсан байна. Монголын анхны бөгөөд одоогоор цорын ганц сансрын нисгэгч түүхэн нислэгийн ойг тэмдэглэхээр Бурайдад хүрэлцэн ирээд байна. 45 жилийн өмнө Жүгдэр Дэмдийн гүр аргачаа Зөвлөлт Монголын хамтарсан экипажийн бүрэлдэхүүнд багтан сансрын аяллаас игдэлгээдээ буцсан ирж байсан юм а. Миний хувьд Бурайдын Дорн Сибирийн улсын технологи удирдлагын их сургуулийн хүндэт профессор болсондоо туйлах баяртай байна. Энэхүү алдарт их сургуулийн нэр хүндийг өндөр төргөж явахыг хичээнэ. Ийм өндөр цол хүртээсэн эрдмийн зөвлөлд гүн талархал илэрхийлье. Бурайдын Дорн Сибирийн улсын технологи удирдлагын их сургуулийн ректор сансрын нисгэгчд хүндэт профессорын Ингрийн тэмдэг өмсгөлийг гардуулаа. Игор Сизов Бурайд Монголын найрсаг харилцааг онцлон Монгол оюутнуудыг Оросын их сургуулиудад суралцахад хэрхэн дэмждэг талаар дурдсан байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай их сургуулийн 12 багш залуу аспирант Монголын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны технологийн их сургууль, санхүүгийн их сургууль, дотоод хэргийн их сургууль дадлага хийсэн. Мөн 2 жилийн өмнө манай их сургуулийн багш Монголд эрдмийн зэрэг хамгаалсан юм а. Хүндэт профессор цол хүрдсэн гүр аргачаад Роскосмосоос хүртэл видео мэнчилгээ ирүүлжээ. Мөн Монгол улсын консулын газраас халуун дулаан үгээр хүндэтгэл үзүүлсэн байна. Энэхүү өндөр үнэлгээ нь түүний шинжлэх ухааны хөгжилд оруулсан онцгой хувь нэмэр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үзүүлсэн яг үнэлсэн хэрэг юм. Мөн залуу үед мэдлэг, нээлттэй тэмүүлэх орон зайг өгч байна. Түүний гавьяа нь эрд зориг, үнэт чанар, шин оргил тэмүүлэхийн бэлэг тэмдэг болон мөнхөд үлдэнэ. Үүний дараа сансрын нисгэгч оюутнуудтай уулзаж ирээдүйн инженерүүдтэй ярилцлаа. Роман Шичкин зочныг угтан Гагарины сансарт ниссэн Восток 1 хөлгийн 3D загварыг бүтээснээ танилцуулсан юм. Би нисэх онгоц, нисдэг тэрэгний инженерийн чиглэлээр суралцж байна. Нисгийн салбар сансар судалтай нэг толботой. Бүх зүйл нисгээс эхэлдэг. Тиймээс энэ сэдв надад ойр. Харин чи хэн болохыг хүсэж байна вэ? Зохион бүтээгч. Энэхүү үйл ажиллагаа шинжлэх ухаан боловсролын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол-Оросын олон жилийн харилцаанд шинэ шат нээгдэж байгааг илтгэж байна. Мария Латишова Улаанбаатар хотоос бэлтгэлээ. Энд хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй хөтлөгч Ламаа байлаа. Глобал мэдээ нэвтрүүлгийн дараагийн дугаараар ирэх баасан гарагт уулзцаая. Өөрийгөө болон дотны хүмүүсээ хайрлаж хамгаалаарай. Түр баяртай.